Магадгүй огт байдаггүй тэр зэрэгцээ ертөнцийн талаар бид өдөр бүр ярьж хизээч болдоггүй тэр даалдаг зүйлүүдийг өөрсдийнхөө төсөөлийн тусламжтайгаар бий болгодог гэж болох юм. Гэхдээ энэ ганцхан өгүүлбэрээр маш олон зуун жилийн турш амьдарч ирсэн хүмүүсийн гайхалтай мэдрэмж, далд авиас чадруудыг бүгднийг үүсгэж байгаа гэсэн үг. Өгүүлбэртэй шинжлэх ухааны үүднээс бол шинжлэх ухаанд аливаа нэг зүйлийг батлахын тулд цорын ганц батлах хэрэгтэй байдаг. Гэхдээ олон зууны турш хүмүүс далд ертөнцийн нууцсуудыг мэдэрч нүдээр үзэж харсан гэсэн гэрчүүд тэр бүгд түүхэнд бүртгэн хэрэгцсэн байдаг шүү дээ. Тэр ч утгаараа бидэнтэй зэрэгцэн оршдог гэгддэг зэрэгцээс тал мэдээлэл өгдөг. Зэрэгцээ ертөнцийн талаар мэдээллийг өгдөг. Гэхдээ хамгийн гол нь бид аль болох шинжлэх ухаанчаар тайлбарлахыг зорддог. Мэдээж бид зэрэгцээ ертөнцид итгэдэг хүмүүсийн итгэл сүсгийг эвдэхгүй. Гэхдээ ахин цохож хэлэхэд бид аль болох шинжлэх ухаанчаар тайлбарлахыг зорддог байгаа. Тэндэж бид өнгөрсөн дугаартаа зүйд гэж юу вэ? Зүүдийг хэрхэн тайлбарладаг вэ? Шинжлэх ухаанчаар болон далд ертөнцийн үүднээс хэрхэн тайлбарладаг талаар та бүхэнд хүргэсэн байна. Үзэгчд маань зүүд бол зүүн бэлгийн хүслээ хангах гэсэн шаардлага юм а гэсэн Зигмунд Фройдын үгийг санаж байгаа. Бид энэ удаагийнхаа дугаартаа зүүд гэж юу вэ? Зүүд үнэхээр зүүн сонинтой байдгүй. Зүүдийн тусламжтайгаар хийсэн суд 10 нээлтийг хамтаа сонирхцгаая. Зүүдийнхээ ачаар санааг нь олсон судалгаа нь 1936 онд Отто Левид Нобелийн шагналыг авч ирсэн юм. Оюутлын машины зохион бүтээгч Elias Howe нэгэн удаа өөрлөн зэрлэг хүмүүстэй харьж байна хэмээн зүүдэлсэн байна. Зэрлэгүүдийн гарт байсан жадны үзүүр хурц дээхэн талд нь нүхтэй байсан нь түүний анхаарлыг ихэд татсан гэдэг. Энэтхэгийн агуу математикч Сриниваса Раманужан тэгшдэглүүдээ бүгдийг Индиусын Намагири бурхны тусламжтайгаар зүүдэндээ олсон гэж баталдаг нэгэн. Шинэ он гарахад олон ард түмэн ялангуяа европчууд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон зан үлддэг. Энэ талаар үзэгчдэд мэдээлэл хүргэхээр бэлтлээ. Шинэ онд баяжхыг хүсвэл Еролдон зоос бэхэлсэн 3 ширхэг ногоонлоо асаах зан үйлийг европчууд өргөн хэрэгэлдэг юм байна. 1-р сарын 1-ний өглөө нүүрээ угаахын оронд доллараар нүүрээ арчих ёстой юм байна. Энэ хүсэл маань үнэхээр биелсэн эсхийг дэвлээд нэг үзэхэд гэмээр штэ. Ингээд би хүсэл шивнээс ориглон дарсан уулаа хүсэл бүхэн биелэх болтгой. Харин бид энэ удаагийнхаа дугаарт дэлхийн өнцөг булан бүрийн мянган хүмүүс нүдээр харсан байдаг гэж барин тавин баталдаг хар гаригхан гэж үнэхээр хин юм бэ? Үнэхээр хар гариг гэж байдгүй. Хүн төлөвтөнтэй зэрэгцээ соёл иргэншил өөр нэг гариг дээр байдаг юм үгүй юм уу гэдгийг та бүхэнд олон сонирхолтой мэдээлэл судалгаан дээр үндэслэн хүргэхээр бэлтлээ. Харин би хар гариг байдаг гэдэгт огт итгэдэггүй. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгт би хар гариг байдаггүй гэдэгт итгэдэг хүмүүсийн байр суурийг төлөөлж мэдээлэл баримтуудыг бэлдсэн байгаа. Хар гариг гэдэг бол ерөөсөө л хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотойгоор зохиож гаргаж ирсэн юм зохиомжтой зүйл юм аа. Эсвэл ямар нэгэн улсын аимшигтай туршилтын үр дүнд бий болсон. Одоо аимшигтай хүмүүсийг хар гариг гэсэн нэрийн дор нууж байгаа болоо гэсэн хүмүүсийн хардлагыг би энэ удаа бас онцолж байгаа. Тэгээд та бол хар гаригт байдаг гэдэгт итгэгч тийм үү? Ер нь үгүйсэх аргагүй шүү. Та яагаад үгүйсэх аргагүй гэж бодож байгаа? За наадах дээр чинь үгүйсэх аргагүй гэсэн олон баримтууд байдаг. Энэ баримтуудыг дурдахаас өмнө би өмнөх нэвтрүүлгүүд дээр ч гэсэн чиний асуултанд хариулахаас өмнө эрдэмтэд баталжээ гэсэн нэг мэдээлэл өгдөг штэ. Яг тэр шиг саяхан Америкийн эрдэмтэд хүн төрлөختөн хар гаригнаас үүсэлтэй байж болзошгүй гэсэн мэдээлэл гаргасан байлээ. Энийг нэлээд гайгүй өнөр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага энэ мэдээллийг тараасан. Эхлээд энэ мэдээллийг хүргээд дараа нь чиний асуултанд хариулъя. За тэгээ. Америкийн экологч доктор Элис Сильвер хүн төрлөختөн дэлхий дээр бус харин хэдэн мянган жилийн өмнө харийн нэгэн гариг дээр үүссэн гэдгийг батлан хэлж байна. Элис өөрийн номондоо хүмүүсийн нуруу өвдөх, шинэ хүүхэд төрүүлэхэд хэцүү байдаг зэргийг дэлхийн татах хүч бага байдагтай холбон тайлбарлаад хүн төрлөختөн бол энэ гариг дээрх хамгийн төгс хувьсан мэдрэмтгий амьтан хэмээн тодорхойлжээ.
Түүнээс өмнө НАСА-гийн биологч Крис Маккей сансрын өөр эрхсээс дэлхий дээр бактери орж ирсэн гэсэн онолыг дэвшүүлж байлаа. Харь гаргийнхан биднийг бий болгосон тухай өөр нэгэн баримт бол бид нэг ёсны бүтэлгүй туршилтын үндсэн дээр бий болсон амьд биет. Харин харийнхан бүтэлгүй туршилтын золиос агуулах газар хайж байхдаа дэлхийг олсон гэх. Тэд дэлхийг ч мөн бидэнд зориулан тогтчуулж бүх зүйлийг бүтээж өгсөн тухай 1973 оны 12 дугаар сарын 13-нд Францын сэтгүүлч Клауд Ворильхон Францын төв Ферранд Клермонтод явж байхдаа харь гаргийн хүнтэй ярилцсан тэмдэглэлдээ бичсэн байдаг. Мэдээж дэлхий дээр санаатай болон санамсруугаар харь гаргаас бактери ирж хүн төрлөختөн үүссэн байхыг үгүйсэх аргагүй юм. Энэ нь гэхдээ яг харь гаргаас хүн төрлөختөн үүссэн гэдэг шиг Адам, Ева хоёроос хүн төрлөختөн үүссэн яг гэдэг шиг маш олон хүмүүсийн итгэлийг хүлээж чадсан боловч шинжлэх ухаанчаар яг тайлбарлаж чадахгүй эсвэл шинжлэх ухаанаар баталж чадаагүй болголч юм болоо гэж би боддتي. Энэ дэр нэг цөөн хэдэн жишээ дурдчихж болох юм. Зигэлийн архив нэрээр алдарсан нисдэг бит судлалын тийм архив байдаг юм байлээ л дээ. Энэ дээр бодвол манай эртний өмнөх 800 онд Египтийн Бахасид хотод дүрслэгдсэн дүрсийг 1999 онд олж илрүүлсэн байдаг юм байлээ. Энэ алдраар 3 ширхэг шавар тайзан дээр ханц бичээсийг Францын Египт судлаач Жан-Юг Бома нэртэй хүн тайлж уншсан. Тэр бичгтээ тэд хоттэйгөр удаан эргэлтэн ниссэн шувнаас гарч ирсэн билээ. Тэнгэрээс бууж ирсэн хоёр анчин ариун газар дээр ёсол үлдээд бөмбөлөг хэлбэртэй галт шувуунд суугаад тэнгэрөөд асар хурдтай цойлон одов гэж бичснийг тайлсан байдаг юм билээ энэ судлаач. Энд бас нэг зүйлийг дурдахад Египтийн бичээчд харуул бичнэ хараагүй бол бичихгүй гэсэн зарчмаар ажилладаг байсныг онцлсан байна. Сонсч ирсэн юм байна. Тэгэд энэ мэт баримтууд маш олон байдгаас одоо үзэгчдэд сонирхолтой. Манай эртний өмнөх 332 он Финик Тир хот. Хотыг эзлэхээр бүслээд байсан Македончуудын хүрээн дээр гурвалжин хэлбэрээр жагссан 5 ширхэг бамба хэлбэртэй нисдэг биет гарч иржээ. Толгойд нь явсан бамба хэлбэртэй нисдэг биет нь бусдаасаа 2 дахин том байв. Цэргүүд тэднийг гайхан ширтэх үед гинт аянх шиг зүйлээр харван хотын ханын хэсэг газрыг нураажээ. Дройсен Жованни агуу Александрийн түүх. 1535 он Швед Стокгольм. Тэнгэрт гэнт диск хэлбэртэй 5 биет гарч ирсэн бөгөөд тэдний зураг Стокгольмын катедрал дуганд хадгалагдаж байдаг. (1571 он) Итали, Ром хот. Гэрэлтдэг бөмбөр биет Мюнстрийн дээр янз бүрийн дүрс үүсгэн нэг газар хэсэг хөдөлгөөнгүй зогсож байгаад алга болжээ. Энэ бүхнийг Ромын пап лам 5 дугаар Пи ажиглаж байж. 1943 он Зөвлөлт холбоот улс Прохоровка тосгон. Дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн том танкийн тулалдаан энэ тосгонд болж байсан гэдэг. Тэгвэл энэ тулалдаанд оролцоод амьд үлдсэн Ахмад дайчид нь тулаан эхлэхийн өмнөхөн тосгоны ойролцоохот тэнгэрт маш том диск хэлбэртэй биет агаар дээр удаан тогтож байгаад нисэн отсон гэж нотолдог. Мэдээж маш сонирхолтой бас гайхалтай баримтууд байна. Гэхдээ шинжлэх ухаанд бид 100% итгэж болохгүй гэдгийг үзэгчд минь мэдж байгаа. Яагаад гэх юм бол хэдэн зуун жилийн өмнө дэлхийн хавтгай гэсэн баримтуудыг эрдэмтэд дэлгэж байсан боловч яг одоо бол бид нэр дэлхийн бөөрийнхий гэдэгт итгэж байна. Яг энэ шиг харь гаргийнхны талаарх маш сонирхолтой баримтуудыг тун удахгүй өгүүлсэх нь дээрэс нь харь гараг байдаггүй гэдгийг одоо нотолсон баримтууд одоо хүртэл дэлгэгдсээр байна. Тухайлх юм бол 2011 оны 4-р сард 2 хүн Сибирийн цасанд харь гаргийн хүний цогц олдсон тухай мэдээлсэн байдаг. Харин эрдэмтэд үнийг эрхүүгөөс холгүй үл таних нисдэг биет сүрснээс олж дээрх цогцос шатаж бэрцсэн хэмээн нотолжээ. Гэтэл үнэн эрэхтэй өнөг харь гаргийн гээд байгаа хүн талхны зүгээр нэг зөөлөн хэсгээр исэн. Тэгээд дахианы ярьсанд буучсан. Бараг урлагийн бүтээл гэж хэлж болох үс бүтээлээс нэг гэрчүүд өөрсдөө сүлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Эргээд харь гараг байдаг хэмээн нотолж байсан шинжлэх ухааны баримтууд хэрхэн няцаагдж байсан тухай цөөн мэдээллийг бид бэлдсэн байна.
Оросын холбооны улсын Петрозаводскийн тэтгэврийн өндөр настан Марфа Егоровна шинжлэх ухааны академийн Петрозаводскийн салбарт хандан мэдэгдэхдээ 2 жилийн өмнө түүний ногооны талбайд үл таних нисдэг бит унсан. Хачин жигтэй дуу гарахад хашаандаа гарч харвал хумигдан улаасч хайлсан нисдэг төхөөрөмж бас хажууд нь гуманоидын цогцос байсан. Гэвч үүнийг тарвасны муудсан хальсаар хийсэн бүтээл болохыг илчилсэн гэх. 1995 онд Рэй Сантили гэгч нь 1947 онд үл таних нисдэг бит суурьсан тухай Росвеллийн үйл явдлын видео бичлэг байгаа хэмээн мэдэгджээ. Үүнтэй хамт харь гаригийн хүнд задлан шинжилгээ хийж байгаа кадрууд ч байгаа гэлээ. Харин 2006 онд түүний бичлэг үйл явдал ийм байсан байж магадгүй болохыг сэргийн босгосон хуурамч бичлэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх. Латвид 2009 оны 10 дугаар сард энэ нүхийг солир эсвэл үл таних нисдэг бит унснаас болж үүссэн хэмээн үзэж байлаа. Шинжээчид Массалака дүүрэг рүү очиж үзэхэд 3 м гүн 10 гаруй метр өргөнтэй тус нүхийг хүмүүс ухсан болохыг тогтоожээ. Хожим нь Латвийн Тэл2 компани энэ нүхийг ухсан гэдгээ хүлээн зөвшөөрч телевизээр үргэлжил эдийн засгийн хямралын мэдээ залхуу хүртэл байнга гарч байгааг жаахан ч гэсэн өөрчлөх гэсэн зорилгоор энэ нүхийг ухсан гэжээ. Энэ зургийг сансрын Solar and Soho одон орон судлалын төв мөн дэлхийгээс хэдэн сая километр хол нарыг судлаж буй сансрын аппаратаас авчээ. Хүмүүс үүнийг харь гаргийнхан байдгийг нотолсон зүйл хэмээн шууд зарлаж байв. Гэтэл НАСА үүнийг камер гацсан үедх зургийн алдаа хэмээн үзжээ. Харь гаригийн иргэншил байгаа гэдэгт итгэдэг хүмүүс үүнийг харь гаргийнхны сансрын хөлөг гэсэн байна. Олон нийцэлд байгаа ч гэсэн харь гаргийнхантай уулзсан, учирсан, нүдээр харсан гэх хүмүүс нэг их удалгүй одоо алга болчихдог. Эсвэл амьсаа алддаг ч юм уу. Нэг үгээр хэлэх юм бол бүдүүлгээр хэлбэл амаа барилцдаг тийм тохиолдол байгаад байна л да. Харь гаргийнхан одоо өөрөөр хэлэх юм бол тэдний амыг бариад байна гэсэн. Гэхдээ энэ дээр зөвхөн харь гаргийнхан тэдний амыг барьдаг биш, харин өөр хэн нэгэн хүмүүс харь гаргийнхныг үдсэн гэж яриад байгаа тэр хүмүүсийн амыг барьчихдаг юм шүү гэсэн бас нэг хардлага байгаад байгаа юм. Уфологчид нэг харь гаргийн судлаачд гэх юм уу та. Тэд яг энэ асуултан дээр нэг тодорхой нэг жишээ гаргаж иж тавьтаа. Энэ юу вэ гэхээр Жон Кеннедигийн үхлийн нууц. Жон Кеннедигийн үхлийн нууц одоо хүртэл тайлбардаагүй байгаа. Харин харь гаргийн судлаачид үнийг харь гаригтай холбож тайлбарласан байт юм билээ. Энэ талаарх мэдээллийг хүлээж авч үзье. 1963 оны 11-р сарын 22-ны өглөө Жон Кеннеди Техас мужийн Даллас хотод буудуулан амиа алдсан. Албан ёсны хувилбараар бол Ли Харви Освальд гэгч гаж донтон түүнийг хороосон гэдэг. Гэхдээ үүнд Америкчуудын бараг 70 орчим хувь нь итгэдэггүй. Үгсэн хувилдааны золиос болсон гэж үздэг. Кеннедиг хэн алсан бэ гэсэн асуулт өнөөхөр яв цав хариултгүй тэнүүчилж байх зуур дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд ч 2001 оны 11-р сард цагдаагийнхны гарт амиа алдсан Милтон Вильям Куперийн хувилбарыг үргэлжил дэлгэдэг. Кеннедигийн толгойн тус газар онсон сум Освальдынх байгаагүй. Харин ерөнхийлөгчийн лимузны жолооч нууц ажилтан Уильям Гририх байсан гэж баталж байсан юм. Чухамхүү Грир тагнуулын төв газар холбооны мөрдөх товчооны 5 дугаар хилтэс нууц тагнуулын албаны зохион байгуулсан маш нууц үгсэн хувилдааныг хэрэгжүүлсэн хэмээн олон судалгаа хийсэн Купер дүгнэж байжээ. Харь гариг судлаач тагнуулчийн өгүүлснээр цэргийнхэн улаан гэрэл мөрөөдлийн орон нэртэй төсөл хэрэгжүүлж 1962 онд гэмтээгүй нисдэг тавгнуудыг хөөргөх зорилго тавьж байжээ. Харийнхан 3 хүлэг өгсөн. Тэд мөн сургасан одоогийн хөөрч байгаа хүлэг техникүүдийг харийнхны барьцаалсан хүлгийн технологиг ашиглан хийсэн гэж Купер баталдаг байж. Харийнхан Кеннедигийн үхэлд хамаатай гэдгийн учир нь ерөнхийлөгч харийнхантай холбоо харилцаа тогтоосныг мэдээ зогсохгүй, харийн техникийг эзэмших ажлын нууц санхүүжилтийн арга замын талаар мэддэг байсан гин. Энэ бүхнийг ерөнхийлөгч Кеннеди Конгресс болон ард түмэнд дэлгэх гэж байжээ.
Түүнчлэн Кеннедитэй нэгэн сэтгүүлч ярилцаж байгаад харь гаригийн талаар асуухад бурхан зүгээр ч нэг ийм их гариг ертөнцийг бүтээчээгүй байхаа гэж боддог. Тиймээс өөр соёл иргэншил байхыг үгүйсгэхгүй гэж хариулсан бол өөр нэг ярилцлагынхаа үеэр би ард түмэндээ харь гаригтай холбоотой нөхцөл байдлыг ярмаар л байна. Даанч би ингэх эрхгүй гэж хариулж байжээ. Кеннеди харь гаригийнхнаас болж алуулсан гэдэг хувилбарыг ганцхан Купер баталдаггүй. Хүн төрлөختөн харийн соёл иргэншилтэй холбоо тогтоосон талаар хэд хэдэн ном гаргасан Боб Фрисел Кеннеди амиа алдахаас 10 хоногийн өмнө Колумбийн их сургуульд хэлсэн үгэнд онцгой анхаарлыг хандуулжээ. Америкийн ард түмний эсрэг үгсэн хуйлдаан явагдаж байна. Би албан тушаалаа орхихоос өмнө иргэддээ үүнийг хэлэх ёстой хэмээсэн байдаг. Харин Кеннеди харийнхантай уулзаж байсан тухай цуу яриа үнэхээр гардаг байсан юм. Ялангуяа 1962 онд ийм яриа эрчтэй дэгдэн албан ёсны мэдээлэл хийхийг олон нийт шаардаж байлаа. Тиймдээ ч дэд ерөнхийлөгч Линдон Джонсон албан ёсны мэдээллийн агаарын цэргийн хүчний баазад газардсан харийн хөлөг онгоцны талаарх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй цуу яриа. Ийм санаанаасаа зохиосон мэдээлэлд хариуцлага хүлээлгэх хууль манад байхгүй. Харин ашиг тусаасаа илүүтэйгээр хор хохирол авчрах мэдээлэл тараахад цензуур тавигдсан байдгаа хэмээн онцолжээ. Харин Джон Кеннеди өөрөө нислэг тавгны талаар ямар ч мэдээлэл хийгээгүй юм. Харийнхан гэдэг нэрийн дор өөр хэн нэгэн хүмүүс амьдарч байгаа юм шүү дээ гэсэн асуултыг би юм дахиад тавья. Энэ дэр нэг жишээ дуртахад тухайлхан бол Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс олж цацраг идэвхтэйц тухайн нутгаар маш их тарсан. Тэг мэдээж маш олон уршиг, хортой уршигуд энд байгаа ч гэсэн энд онцлох ёстой нэг уршиг нь бол яалтчгүй хүмүүсийн дүр төрх өөрчлөгдсөн явдал юм л да. Яг энэ шиг байдлаар одоо өөрчлөгдсөн, мутацид орсон хүмүүсийг харсан хүмүүст одоо энэ бол харь гаригийнхан юм аа гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд энэ мэдээллийг цацтай юм шүү дээ. Харь гаригийнхан гэж байд юм аа гэж итгүүлсэн юм шүү дээ гэсэн бас нэг асуудал байгаа юм. Тэгээд харь гаригийн гэж байдаг гэсэн мэдээлэлээ ахин батлахын тулд жишээлх юм бол Грек Роми үеийн ханны сүг зургууд дээр ямар нэгэн тэмдэгт дүрс тэмдэгтүүдийг нэмэх байд юм уу эсвэл ямар нэгэн шинэ үлгэрүүдийг зохиож хүмүүсийн амнаас ам дамжуулан яриулдаг юм шүү дээ гэсэн хардлага бас байна. Зориудаар. Үгүйсэх харахгүй л өнчид рүү нэг жишээ хэллээ шүү дээ. Чернобылийн атомын цахилгаан станцд үнэхээр аимшигтай осол болсон химийн хорт бодис тархсны улмаас хүний төрөлт дээрээс амтан мутацид орсон тийм ээ. Магадгүй ийм гаж төрөлтүүдээс үүссэн хүмүүсийг хараад хүн юу гэж хэлэхээ мэдэхгүй харийнхан гэж нэрлсэн байж бас болох юм. Үгүйсэх харахгүй. Гэхдээ нөгөө талаас харь гарихан гэж байдгийг маш нууц байлгахын тулд хүмүүсийн дууга байлгадаг мэдээллийг чандлан нууцладаг тусгай агент байдаг гэсэн мэдээлэл явдаг шүү дээ. Ялангуяа кинонд гардаг хар хувцснууд гэдэг. Харь гаригийнхны талаар ярихаар яалтчгүй хар хувцснууд гэсэн нэр бол дагаж явж идэг. Тэгээ хар хувцснууд яг байдаг эсвэл байдаггүй гэсэн бас яг батлагдсан 100% батлагдсан зүйл бол байхгүй. Тэгээ хоёулаа хар хувцснуудын талаар нэг хэдэн сонирхолтой баримтуудыг үзээд эргээд үлцээ. За хар хувцснуудын цуу яриа тэртээ 1947 оны үйл явдлаас хойш одоо хүртэл мэрсэр яригдсаар байдаг. Хар хувцснууд өөрсдийгөө тусгай даалгавартай хүмүүс гэж таниулах ба Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчин, холбооны мөрдөх товч эсвэл нууц товчооны ажилтан гэх мэтээр өөрсдийгөө таниулах нь ч бий. Тэднийг мөн чимээгүй болгогч агентууд гэж нэрлэдэг. Олон жилийн туршид яригдсаар байгаа хар хувцснуудын ил болсон материалууд төдийлөн хүмүүст хүрээд байдаггүй. Энэ талаар хаалттай байсаар өдий хүрсэн. Гэвч тэдний жинхэнэ болохыг Америк нэгдсэн улсын нууц товчоо агентлагууд хүртэл мэддэггүй гэвэл та гайхах хэрэггүй. Вьетнамын дайны үеэс хойш энэ талаар судалгаа хийх багийг засгийн газар томилж байсан боловч тэд тодорхой дүгнэлтэнд хүрч чадалгүй. Энэхүү төслийг орхисон билээ. Харин энэ тал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж чаддаг хүмүүс болох уфологчид тэднийг янз бүрээр тайлбарлах нь бий. Хар хувцснууд хүмүүстэй уулздаг ганц шалтгаан нь тэд үл мэдэгдэх нисдэг биетийг олж харсан хэнийг ч чимээгүй байлгахыг хүсдэг.
Тэд үл мэдэгдэх нисдэг биетийг санамсаргүй харсан жирийн хүмүүстэй утсаар эсвэл гэртэн хурч очих байдлаар холбоо тогтоож тэрхүү харсан зүйлийн талаар хүндж ам нээж болохгүй чимээгүй байхыг хүсдэг байна. Хэрвээ тэр харсан хүн нь хар хувцаснуудын хэлсэн зүйлийг биелүүлэхгүй аваас ямар нэгэн эмгэнэлт явдал заавал тэр хүнд тохиолддог байна. Ийм нэгэн явдалтай учирсан гэрч тэрхүү хар хувцаснуудын хэлсэн ёсоор тэрхүү байгууллага албан газраас дараа нь дээрх хүмүүсийг асуухад ямар ч тийм хүн ажилдгүй, тийм нэртэй хүн байсан аль 10-20 жилийн өмнө үгсэн хүмүүс байх жишээтэй. Эсвэл тийм нэртэй хүн байлаач гэсэн албан тушаал нь огт өөр байх жишээний. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр хар хувцаснуудтай холбоотой гэх материалууд холбооны мөрдөх товчооны тайлагдаагүй хэрэгүүдийн хавцыг дүүргэсээр л байна. Хар хувцаснуудыг таних маш энгийн ихэнх материалуудад тэднийг тас хар өнгийн хослол, хар нүдний шил, хар гутал, хар бэлигээр нь таньж болно. Мөн тэдний хамгийн содон тэмдэг нь тэдний нүдний давхраа зовхон байхгүй, уруул нь тэгш, жижигхэн, арьс нь үгсэн хүнийг шиг цав цагаан, маш туранхай, мөн тэднээс ямар ч нүүрний хувирал олж харахгүй, баярлах, инээх, гайхах, бодох гэх мэт ямар ч хувирал харагдахгүй бөгөөд яг л робот шиг хөшүүн, дуун сул бөгөөд ойлгомжтой, нүдээ хаяа нэг цавчин, толгоогоо харьцаж байгаа хүнээсээ холдуулж өөр тийшээ анхаарал хандуулахгүй, мөн таг хөдөлгөөнгүй зогсох юм уу суудаг. Хар хувцастай хүмүүс гэж үнэхээр байдаг бол харь гаргийнхан гэж бас яг байдаг болж тархна. Тэгвэл харь гаргийнхан байхдаа манай гаргаас ил хүчтэй шинжлэх ухааны ил хөгжсөн гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ хүчтэй гараг манай дэлхийг одоо хүртэл эзэлчихгүй байгаад байгаа нь маш сонирн байна л да. Наад чинь бас үнэхээр анхаарал татах асуудал мөн. Яг гэвэл түрүүн нэвтрүүлгийнхаа ихэнд хэд хэдэн жишээ өгсөн шүү дээ. Археологийн олдроос түүхийн судар бичгээс харь гаргийнхан иржсэн талаарх баримт мэдээлэл олцсон гэд. Гэхдээ тэр уфологчид өнөө харь гаргийг судлаачид хэлэхдээ одоо аль хэдийн хэд хэдэн орны засгийн газартай холбоо тогтоочихсон байгаа. Тийм учраас энхийн гэрээ хилцээр хийх гээд бэлдээд байгаа гэж тайлбарладаг юм билээ. Магадгүй юм. Гэхдээ харь гаргийнхан хэрвээ байдаг бол те яг улс орон ямар нэг байдлаар эдийн засаг эсвэл улс төр нь хүнд байдалд орцсон байх үед харь гаргийнхан үзэгдлээ гэсэн мэдээллүүд ихэвчлэн цацагддаг. Энийг үгүйсгэгчид өөрсдөө юу гэж хэлж байна гэхээр улс орон эдийн засаг одоо улс төр нь хүндрэлтэй байгаа энэ үед хүмүүсийн ард түмнийхээ сэтгэл санааг өөр илүү сонирхолтой зүйлд хандуулахын тулд энэ харь гараг гэсэн энэ зохиомжтой ойлголтыг бий болгосон гэж үзээд байна л та. Магадгүй манайд гэхэд үний хөрөгдөлт эд газар авч явах үед 35 хүмүүсийн 3-ыг нь хасахнаа гэсэн шуум нэлээд тараад хүмүүс бүгд л тэр талаар ярьжсэн шүү дээ. Гэхдээ нөгөө талаас шашны үднээс авч үзэх юм бол далаалам харийнхан харь гаргийн соёл ертөнц гэж байдгаа хизээ нэгэнтэй бидэнтэй уулзсан тэр үед цочогдож болохгүй гэсэн мэдээлэл хийсэн байдаг шүү дээ. Далай ламын энэ мэдээлэл дээр ч гэсэн шүүмжлэгчид маш хурдан хариултыг өгсөн байдаг. Юу вэ гэх юм бол далай лам бол одоо өөрийнхөө буддын шашны те маш эвгүй дүр төрхтэй бурхтыгаа харь гаргийнхан гэж төлөөлүүлэн хэлсэн юм а гэсэн бас шүүмжийг тавиад байгаа юм л да. Тэгээ дүр төрх гиснээс эрдэмтэн судлаачид бас нэг сонирхолтой тийм юунуудыг судалгаа гаргасан юм байна. Юу гэхээр хэрвээ харь гаргийнхан гэж байдаг бол тэд ямар дүр төрхтэй ямар шин чанартай бит гэх үү тийм амьд бит байх вэ гэдэг талаар мэдээлэл гаргасан байлаа. Үүнийг хамтдаа сонирхъя. Төрөнгийн Homo sapiens-ийн биологийн бусад төрлүүдээс ялгагдах үндсэн ялгаануудын нэг нь өөрөөсөө хөгжлийн түвшин арай доогуур амьтдад хэрцгий төрөмгийн хандах явдал юм. Миссуригийн их сургуулийн мэргэжилтнүүдийн гаргасан баримт бичгээс харахад харь гаргийнхан хөгжлийн харьцангуй өндөр түвшинд явж байгаа тул хүн төрлөختний хөгжлийн боломж түвшнийг судлахын тулд төрөмгийлэн довтлох бодлого баримтлахын дээр зэвсэгч хэрэглэж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Судалгаа сонирхно. Харь гаргийн хүмүүс ирлээ гэхэд судалгаа шинжилгээ хийх зорилгоор л ирнэ. Стивен Хокинг физикчийн үзэж байгаагаар харийнхан манай гаргийг сүйдэлжгүй ч гэлээ. Нөөцийг өөрсдийнхөө хэрэгцээнд ашиглахыг хүснэ. Энэ нь хүн төрлөختөнд таагүй зүйл авчрах гин. Дэлхийн өвчин тусахгүй.
Зөгнөлт зохиолууд дээр харийнхан манай гаригийн вирус бактерид тэсэхгүй гэж бичдэг. Харин Сети төслийн ажилтан Сет Шостак эрдэмтний үзэж байгаагаар хүн төрлөختөнд аюултай микроб бактериуд нь хэдэн сая жилийн туршид хувьсалд орсон. Зарим төрлийн амьтанд ч нөлөөлж чаддгүй учраас харийнханд огтхонч аюулгүй байж мэдэх гин. Хүн төрлөختөн хэдэн мянган жил бусад амьтнаар хооллож байгаа. Тиймдээ ч харь гаргийнхан ирвэл биднийг идэн гэсэн айдас таамаглал зөгнөлт зохиолоор түгээмэл. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар хүний мах харь гаргийнхны таашаалд нийцэхгүй. Тэр дундаа холын зам туулсан харийнхан хүнс хоолой хангалттай базаахын дээр дэлхийн уурагт хүнс өөр гаргийн зочдын хоол боловсруулах системд зохиохгүй гин. Шавж биш. Аимшигын кино зохиолчид эсвэл зөгнөлт зохиолчид харийн эзлэгчдийн асар том шавж хэлбэрт амьтан байхаар төсөөлөн бичсэн байдаг. Асар том цох эсвэл өөр төрлийн шавжийг төлөөлүүлэх нь шавжнаас элдв төрлийн өвчин халдварладагтай холбоотой хэмээн эрдэмтэд үзжээ. Ихэнх зөгнөлт зохиол дээр харийнхныг дээд оюун ухаантай гэж бичсэн байдаг. Логикоор бодоход ийм байх талтай. Учир нь асар өндөр түвшний оюун ухаантай байгаагүй бол өөр гариг руу хэрхэн нисч ирэх вүлээ? Түүнчлэн нийгэм улс төр шинжлэх ухаан техникийн хөгжил нь манай гаригаас хэд дахин өндөр түвшинд байгаа. Харийнхан манад ирлээ гэхэд дайн дэгдээхгүй. Учир нь дайн дэгдээвэл ашиг гэхээсээ илүү хор хөнөөлтэй. Харин тэд манай гаригийн улс төрчидтэй уулзан харилцан зөвшөлтсөлд хүрч хин хиндэ ашигтай хамтын ажиллагааг санал болгоно гэж судлаачид таамагладаг ажээ. Хүмүүсийн уран сэтгэмжээр харийнхныг хүний биетэй төстэй хэлбэрээр дүрсэлдэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар аливаа амьд биетийн бүтц нь нэн тэргуунд хүрээлэн буй орчны нөхцлөөс хамаардаг. Харин харийнхны амьдардаг гэд байгаа гаргийн талаар бид юу ч мэдэхгүй учраас харийнхантай уулзлаа гэхэд тэдний гадаад төрхийг урд өмнө хизээч төсөөлж байгаагүй тийм гинтийн бэлэг болох гинэ. Хэл яриа. Соёл иргэншлийн хөгжил нь харилцааны хэлбэрүүдийн хөгжлөөр тодорхойлогддог. Техникийн болон нийгмийн хөгжил нь сүүлийн 10 жилд хүмүүс хоорондын харилцааг шин түвшинд гаргаж ирсний дээр жил бүр мэдээллийн хэмжээ нэмэгдсээр л байна. Хүмүүс өөр орны эсвэл твийн хүмүүстэй харилцахдаа өөрийгөө илэрхийлэхийн тулд дохио зангаа, зураг зэргийг ашигладаг бол харийнхан дэлхий дээр ирвэл ямар хэлээр яаж ойлголцох нь тодорхойгүй. Хэрвээ харийнхан байдаг бол тэд ямар хэлээр ярьдгийг бид мэдэхгүй. Тиймдээ ч хэрхэн ойлголцох нь тодорхойгүй байгаа юм. За мэдээж маш олон кино сонь сэтгүүлүүд тэдний дүр төрх болоод зан характерын талаар маш олон тооцоолууд байдаг. Гэхдээ энэ дүр төрхийг амьдралынхаа 50 гаруй жилийг сансар судлалд зориулсан одоо орон судлаач Жан-Клод Юффос сэтгүүлд өгсөн ярилцлагада манай гаргийн хүнийг дуурайлган зурсан тохиромжгүй дөрвөн мөч, дээр нүүд, дээрээс нь чих, хамар, ам гэд бараг бүх хэрэгтэнтэй байх жишээтэй. Гэтэл бусад гариг бодит байдал нь бол яг цэнхэр гаригаас тис ондоо байд юм шүү дээ. Үүнээс үзэхэд харь гаригийн амьд биетийн зүй тогтол биднийхээс тис өөр мэдээж гэж хэлсэн байт юм байлаа. Тэгээд би яг энэ өгсөн ярьцлагатаа өөрөө бол санал нийлдэг гэж хэлэхэд болно. Гэхдээ нөгөө талаас сансар огторгойг шинжлэх ухаан бүрэн тайлж судалж чадаагүй. Одоо галактик гэдэг юм уу? Одоо сансрын уудам зайд маш олон тооны гариг ирэхс байгаа. Зарим нь бүр танигдаагүй ч байгаа. Тийм болохоор тэдгээрийн аль нэг дээр хүн төлөвтөнтэй ижил соёл иргэншил байгаа гэдгийг бас үгүйсэж болохгүй юм. Тэгэлгүй яах вэ? Эцэст нь бит хоёр яг харь гариг байдаг эсвэл байдаггүй гэдэг дээр бол бүрэн хариултыг өгч чадахгүй. Яг энэ хариултыг үзэгч таны мэрэгэн ухаан шийдэж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэгэлгүй яах вэ? Энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай.